Аримдгийн залуусаа эх орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүчлэмжийн чөлөө толгойтой хамтран допинг гүйцэтгэх өрөөнд ор нэгдэн Fitness Cup 2016 шоунд төлөв та бүхэндээ төлөвлөгөө өргөж байгаа. Өнөөдрөөс эхлэн бид та бүхэндээ 12 баг тамирчдынхаа хувийн амьдралыг илүү дэлгэрэнгүй байдлаар танилцуулах гэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хувьд ямар баг тамирчид манай төлөвлөгөөр эхэлж явж байгаа вэ? Тэгэхээр өнөөдрийн хувьд бол Чанган клубээс оролцож байгаа. Чанган багийн залуучууд маань өөрийнхөө ертөнцийг та бүхэнд танилцуулах болно. Бас бит хоёрт танилцуулах болно. Тэгэхээр бас энэ шийдвэрлэх үе маань эхэлсэн, шийдвэрлэх мөч маань эхэлсэн залуучдын бэлтгэл. Одоо жишээ өглөө 2-оос 3 цаг, тийм оройгоос 2-оос 3 цаг тэгж хийж байна. Өөрөд нь бол өдөрт нэг хийдэг байсан. За одоо эдгээр нь ингээд бүр ирч хэмжээд өдөрт 2 удаа хийж байгаа. Тэгэхээр эдгээр залуучуудаас амжилт хүсье гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн Fitness Cup 2016 шоунд төлөвлөгөө та бүхэн маань хамтдаа байгаарай. Тэгээд та бүхэн бас өөрсдийн дэмжиж байгаа орцогчтой маш сайн дэмжээд өгөрөө. Тэгээд та бүхний маань санал асуулт эдгээр хүмүүст маань маш хэрэгтэй байгаа юм шүү. Ингээд өнөөдрийн Fitness Cup 2016 шоунд төлөвлөгөө хүлээн авч чадсан. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай маань нийт оролцож байгаа багаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг нь бидэд байгаа. Энэгээр бидэд онцлог болж өгч байгаа. Жишээлбэл одоо манай энэ фитнес бит төрөлцөг оролцох хүн маань 10 дугаар анги буюу 2000 оны охин байгаа. Энэгээр бидэд болохоор ерөнхийдөө спортын төрөл нас юу хамаагүй байт юм а гэдгийг ерөнхийдөө 45 оны турш та бүхэндээ харуулсан. Та бүхэн манайг дэмжээрэй. Манай багийн нэр манай багийн хүрээ эмчтийн уушаа. Сайн байцгаана уу залуусаа, Чанар хөлбөмбөгийн тамирчин төлөвлөгөө тамир байна. Миний хувьд бол их зэг сургуулийн хууль эрх зүйн сургууль 1-р курсээс суралцж байгаа. Манай Fitness Cup 2016 reality show маань 2-7 хоног нь маш сайхан өрсөлдөөнд тэмцээн болж өнгөрлөө. Одоо дараачийн 3-7 хоног баг эхэлж байна. Тэгээд 3-7 хоногт нь болохоор тамирчны нэг өдөр болох одоо бүх багийн гишүүд нь одоо нэг өдөр юу хийдیں, найз нөхөд, сургууль, гэр бүл гэх мэт зүйлүүдээр ерөнхийдөө танилцуулж байгаа. Тийм болохоор одоо ингээд намайг дагаа орцгаая. Sana. 박시르고. 이러고나. 자. 대충. 영원. 가이부터. 박샷지. 한번은 걸려. 사업도 좋았어. 나 준비 또 했잖아. 야, 또 찍어. 아이고. 시스템. 야. 네, 잘 갔어. 야, 진짜. 내가 잘 던져놓고 말하는데. 다음 살인 6-аас дуусах шүү дээ. Угаасаа хамгийн сүүлийн хугацаанд 5 сарын 6-нд яг шууд дамжуулна ч тэмцээн үзэхгүй манай гэдэг. Тэгээд угаасаа гол нэгэ дэмжилчихнэ тэгээд манай тэгээд сайн дэмжээ те. За би ингээд сайн ангид ороод ирлээ. Ингээ манай ангийнх наа маш сайхан хүлээн авч байна. Одоо манай ангийн цогцлог залууч гэж байна. Одоо яг л ийм сайхан жижигсэн залуучууд өгтөд байгаа. Тэгээд бидэд болохоор яг энэ жил бүгдөө 1-р курс болоод дандаа энэ тентээс өнцөг болон бүрээс бүгдөө нэг ангид оролцсон байгаа. Ерөнхийдөө манай ангийн онцлог бол бүгдөө нэгэндээ аягүй тосч нэг нь тийм бүгдөө аягүй цогцлог болоо. Тийм болохоор нэгэндээ аягүй тийм амархан жоох уурч өгсөн. Тийм ингээд цагаан атгсан гарсан сайхан найзыг болж чадчаа гэдэг утгаараа би баяртай байдаг. За одоо ингээд маа найзлах нь манай ангийн дараг асан баска манаа ер нь орой болгон үзснаа орой болгон дэмжиж над руу банк яддаг хүмүүс байгаа тийм. 45 хоногийн хугацаанд эх орон телевизээр одоо өдөр шолгон үзэгчид та бүхэн маань хүнийг одоо хэр өөрчлөгдөж болтыг үзээрэй. За тэгээд нэмэлт 70 кг-ийн жинд бол манай Дэлгүүн Тамир бол хүнийг 45 хоногийн хугацаанд
хэр хөгжиж болдгийг одоо үзүүлэн. За тэгээд одоо 197 цаг ирж байна. Тэгээд залуус та бүхнийг бас залуунаасаа гой сайхан биеэрээ гайхуулж яваарай гэж уриалж байна. За тэгээд Skap 2016 допинг хөгжицгөө. Төлөв тэмрийн хувьд бол хувийнхээ хувьд бол манай эцэг олон улсыг суралцдаг 8000 гаруй оюутан мангаас бас спортоор болон авцал зүйлээр бол тэргүүлдэг манлайлагч оюутнууд маань байгаа. Төлөв тэмрийн маань фитнес клуб тэмцээндээ тэргүүлээд тэрүүн байрын эзэхлийн төлөө маш сайн хичээгээрэй гэж хэлье. Чи чаднаа чамд боломж чадвар хөдөлмөр зүтгэл бүхэн чамд байгаа шүү. Тэгээд төлөв тэмрийн эцэг олон улсыг сургуулийнхаа нийт багш ажилтан оюутнуудынхаа зүгээс бол өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд эцэст нь хэлэхэд одоо ингээд намайг дэмждэг манай гэр бүл ээж аав эгч дүү сүрэг намайг таньдаг хүмүүстээ баярлалаа хайртай шүү. Тэгээд одоо ийм сайхан ангийнхандаа ер нь найз нөхөдөө тусал дэмжигт маш их баярлалаа шүү гэж хэлье. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань үзэгчдэнд үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр бид яг одоо олон их засаг олон улсын их сургуулийн их засгийн тэцээ сургууль дотор орж ирсэн байна. Энд орж ирсний учир юу гэх юм бол манай нэвтрүүлэгт оролцож байгаа Чамдан багийн инрэл маань энд суралцдаг байгаа. Тэгэхээр яг одоо бид инрэлтэй уулзахаар ангийнхаа үүдэнд хурж ирсэн байна. Тэгээ одоо яг одоо та бүхэн сарж байгаа их инрэл маань тэнд сууж ийн хичээл нь орж байгаа шин хэдүүлээ орж багшаас нь зөвшөөрөл аваад тэгээ инрэлтэйгээ үзэгч та бүхнийхээ уулзуулъя. За. Уучлаарай. Сайн байна уу орж болох уу? За. За сайн байцгаана уу? За, хоромтлол дистрибьюторч таашаарай. Эцэг эхчлийн сургуулийн Монгол хэл уран зохиолын багштай юм аа. За, тэгэхээр бид их хоромтлол хийзийн Fitness Cup 2016-гийн шоу нэвтрүүлгээс явж байгаа маа. Тэгээ манай нэвтрүүлэгт танай ангийн сурагч манай Инрэл Чанган клубээс оролцож байгаа. Тэгээ бид одоо Инрэлтэйгээ танилцахаар танай сургуулийн зориод хүрээд ирлээ. Тэгээд Инрэл маань ямар сургууль сурдаг те? Инрэлийн одоо ямар анги хамт олонтой ямар багштай суралцдаг тухайн битгээр бид дөрөв ирсэн. Тэгээд бас зөвшөөрлөг зураг авах гэж болох уу? Бодлохгүй яах вэ? Манай анги бол эцэг эхчлийн сургуулийн 10 анги байгаа. Тэгээд Инрэл бол манай ангийн ер нь бол манай сургуулийн бас урлагийн спорт сургалгаараа тэргүүлдэг сурагчийн маань нэг. Тэгээд Инрэлтэй танилцахад ирсэн. Инрэлийн одоо сурагчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг сонирхоор ирсэн та бүхэнд их баярлалаа. Тэгээд Инрэл маань энд сууж байна. За тэгвэл хэдүүл Инрэлийн айлд дэлгэрэнгүй танилцъя тийм ээ. За сайн үнэрлээ. За бид чамайг зориод түрээд ирлээ. Тэгэхээр чи одоо яг бид үзэж байгаа үзэгчдтэй тий найз хүстэй өөрийгөө дэмжиж байгаа хүмүүстэй өөрийгөө одоо ямар сургууль сурдаг, ямар хамт олонтой, ямар найз хүстэй байдаг тухай илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Fitness Cup 2016 шоу тэмцээнд Чамдан багаас оролцож байгаа Инрэл байна. Нэгтсэглэгтэй сургуулийн 10 А ангид сурдаг. Тэгээ манай анги болохоор оюунаараа манлайлсан хөрлөөрөө багтсан шилдэг анги байхын тулд хамтдаа гэсэн нэг өрөөнд ажилладаг байгаа. Фитнес хичээлээд 3 сар болж байгаа. Тэгээ хамгийн анх бол ахаасаа сонсч орж исэн. Тэгээд 3 сарын хугацаанд маш их юм сурж мэдсэн. Тэгээ 3 сарын дотор энэ тэмцээнд орж байгаа болохоор ер нь жоохон хэцүү байна. Гэтэ яг шантрахгүй цаашдаа хичээх болно. Тэгээ найзуудаа гэсэн ирээрэй гэж хэлмээр байна. За Инрэлттэй тэмцээнд амжилт хүсье. Тэгээ бид нэр анги хамт олнороо тэмцээнийг очиж үзэх болно. Тэгээд зоригтой, тууштай, ерөн цаас ажиллаж гисэн тэмцээнүүд дуусгаад тэгээ фитнестэй тууштай сайн яваарай гэж хэлээ. Тэгээд найзтай амжилт хүсье. Манай ангийн сурагч Инрэлийн хувьд болохоор их нийтэж бие даасан хүүхэд. Ер нь бол урлаг, сурлага, спортоор тэргүүлдэг энэ сургуулийн ч гэсэн тэргүүний сурагчийн нэг. Тэмцээнийг манай ангийнхан бол бүгдээ үздэг. Хэсэг ядан хүлээж сууж байгаад үздэг бол ангийнхаа сурагчийг бол дэмждэг. Анги дээр тэмцээнд ямар хоо үе шаттай явагдаж байна, яаж оролцож байна энэ тухайга ярилцдаг байгаа. Тэгээ Инрэлийн чиний ард одоо бүхэл бүтэн сургууль, хэсэг сургууль, удирдлага, найз нөхөд, үеийнхээ дүүнер ах эх нар чинь бүгдээ чамайг дэмжиж байгаа учраас итгэлтэй, зоригтой, төвчээртэй оролцоод ялагч болоорой гэж хүсэж байна.
За түрүү манай ангийнхантай танилцсан бол харин одоо манай биеийн тамирын хичээл орж байна. Миний нэг өдөр бол ерөнхийдөө 7 цагаас 8 цагийн хооронд хичээлдээ явах бэлтгэлээ хийдэг байгаа. Харин 8:20-оос 3 цагийн хооронд бол хичээл одоо бүрэн хичээллээ тардаг. 3-аас 4-ийн хооронд бол гэртээ очиж одоо хоол цагаа уучаад 4-өөс 7 цагийн хооронд фитнес руугаа явдаг. За үеийнхээ хүүхд найзуудаа гэж хэлэхэд биеийн тамирын хичээлийг гэртээ тасдаж байгаарай. Тэгээд фитнесээр бас хичээлээрэй гэж уриалмаар байна. За харин одоо манай биеийн тамирын хичээл орж ийн би орох гэж байна. Ороо бүгдөө чамбан жим дээр манай жим дээр уулзъя. За бака. Fitness Cup 2016 Допинг курстэй залуусаа. Сайн мэн үзэгчдээ ингээд Чандман багийн гишүүн гартай байна. Би Итгүүн дээд сургуулийн бие хангахын ангийн 5 дугаар курсын оюутан. Одоо ингээд энэ жил төгсөг ангийн оюутан байгаа. За бие хангахын мэргэжил маань нэг сонирхолтой. Тэгээд түүний биеийг эд эсийн төвшөнд судалдаг. Дээрээс нь гараад судалгааны ажил хийх боломжтой. Ер нь тэгээд лабораторийн эрхлэгч эмч хийх ажилтай байгаа. Ер нь мэргэжилтэй их дуртай. Илүү бүс мэргэжлээс илүү нарийн тэг надад илүү сонирхолтой санагддаг. Мэргэжтэй илүү хайртай. За ингээ миний нэг өдрийн амьдрал бол би өглөө хичээлтэй байдаг. Тэгээ өглөө босоод дэлгэмээ барьж байгаа учраас хоолоо бэлдээд авч яваа. Тэгээд өглөө хичээлдээ суугаад тэгээд тэрнийхээ даваар хичээлээ тараад үдээс хойш 4 цагаас хойш ерөнхийдөө бэлтгэлээ хийдэг байгаа. Тэгээд ихтэй ядарч байгаа ч гэсэндээ багийнхаа төлөө тэгээд энэ тэмцээнд амжилт гаргахын төлөө сайн хичээж байна. Тэгээд ер нь миний өөрийн тийм зан төлөв гэх юм бол би өөрөө тийм яг юмд баригдсан тийм зүйл дургу. Яагаад гэх юм бол миний хэлэх туфтаа өгвөл залуу хүнийг сэрүүлэг өч зорилгон сэрээдэг гэж боддог. Тэгээд өглөө босоод өөртөө ингээд бүх зорилгоо бодоод тэгээд өөрийнхөө хийх хүссэн зүйлүүдээ яг хийдэг. Тийм болохоор залуучууд маань ингээд ямарваа нэг юм хийхдээ заавал одоо нэг алдаж тэрийг хийх ёстой юм шиг биш. Өөрийгөө тэртээ дуртай болгоод өөрийнхөө дуртай зүйлээ яг тэглэгээ илүү тэмүүлж өөрийнхөө зорилго болгож хийгээсэй гэж хүсдэг. Тэр нь миний тийм юмд хандж байгаа хандлага ерөнхийдөө бол тиймэрхүү. Тэгээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг илүү бодитоогоор мөрөөдөл тийм зорилго цаашдаа алхам болгож хэрэгжүүлдэг гэж боддог өөрийгөө. За энэ хүү фитнесийн шоунд Итгүүн их сургуулийн бие хангахын 5 дугаар курсын оюутан Галтуяа маань оролцож байгаа. Ингээд Галтуяада сургуулийн хамт олонны зүгээс өндөр амжилтыг хүсье. Чамдан багаас оролцож байгаа Галтуягийн найзууд нь байна. Тэгээ Галтуяг тэр сүүлийн 2 жил цуг ер нь бэлтгэл хийжсэн. Тэгээд манай найз ер нь л бэлтгэл талцааг би ерөөсөө үзээгүй. Тийм болохоор манай найз чадах найз ямар ч амжилт хүсэж байна. Тэгээд залуучуудаа өргөлөхэд фитнесээр хичээлээрэй гэж хэлмээр байна. Чандман багийг дэмжицгээ залуусаа. За үзэгчдээ ингээд би одоо хичээл рүү орохоо зогсож байна. Өнөөдөр та бүхэн ингээд миний ертөнцөд баг ч гэсэн аялсанд баяртай байна. Тэгээ одоо хичээлээ тараад би бэлтгэл рүүгээ багийнхантайгаа очиж бэлтгэлээ хийн. Тэгээ бүгдээрээ бэлтгэлээр уулзцаая. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань Чандман жим дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр Чандман жимийн маань тамирчин, Чандман багийн тамирчин Чингис Баатар маань өнөөдөр бэлтгэлээ хийж байна. За хувийн бэлтгэл хэр байна? Хувийн бэлтгэл ер нь сайн байгаа. Ер нь бол өмнөхөд ер нь их агц цацсан. Ер нь их сайн явж байгаа. Тэгэхээр багийн бэлтгэл бас их сайн баг шүү. Багаараа энэ заалан тий бэлтгэлээ хийж байна. Багаараа ер нь хэр үр дүнтэй хичээлж чинь залуучууд. Багаараа ер нь бол их маш их сайн байгаа. Яг нэг хүн шиг нэгдэж яг тэгэл бүх юм аль сайн гэж байгаа. Яг нэг хүн шиг хийж байгаа. Одоо тэгэхээр яг 5 сарын 6 ойртоо одоо тэмцээн нэвтрүүлэг дундуур оролцох тэмцээнүүд манай явагдаад ирэхэд дуслаа. Тэгээд одоо та бүхний зөвштэй танилцуулах одоо хувийн бэлтгэл чинь хэр байна гэж одоо асуугаад явж байна. Тэгээд хамгийн гол нь та бүхний маань өөрчлөлт ер нь хэр явагдаж байна. Одоо хэдийн хил хасваа. За өөрчлөлт ер нь маш их сайн явж байгаа. Би ихэд одоо яг 79-ээс одоо яг 2 гил хасцаад явж байгаа. Хэмжилт явагдсан өдрөөс хойш. Тий 2 гил хасцаад явж байгаа.
Манай багийн гişнээс ер нь бүгд хичээн хасцсан. 2 3 гэх бүгд сайжиг хасцсан. Өөрөлдөө маш их харж байгаа. Өнөхөө хэрэгцтэй байна. Тэгээд өөрчлөлтөнд хүрэхийн тулд ямар зүйлийг татгалзаж одоо дэглэм барьж байна. Ер нь дээрчтэй хэлж байгаа. Нүүрс усаа багсгаал, давсаа хасцсан байгаа. Ус уухгүй нөө. Усаа усааж байгаа. Тэгээд бэлтгэл босох өмнө усаа хасах хэрэгтэй. Тэгээд яг өөхтөд оол болгоно. Тэгээд юугаа бүх юм хассан. Гурилан гэдэг юм чихэр мэгэр. Тэгээд бүх юм ийштэй юм юутай өндөртэй оол хассан юм. Тэгээд голцоо дахианы юм ах, чээж мах, будаа. Тэгээд ноо хийж байгаа. Чиний хувийн өдөрт одоо энэ бэлтгэл ч юм уу хувийн амьдралдаа зарцуулж байгаа цагууд ч одоо хэрвээ нууц биш бол ямар цагийг яаж зарцуулж юунд зарцуулж байна өдрөө яаж хувааж байна. За өглөө бол тэгээд ер нь босоод хичээлдээ километр явж байгаа. Тэгээд хичээлдээ суучаад өдөр хичээл таараад гэртээ буцаа хоолоо хийж ирчээд бэлтгэлд орж байгаа. Өдрийн бэлтгэл нь 2 хийж байгаа. Өглөө нэг хийгээд орой бас нэг айж үлдэж байгаа. Өдөр 2 хийж байгаа. Тэгээд орой арай гэртээ ороод амтж байгаа да. Нам ороолаа. За үзэгчдээ Чингис Батартайгаа та бүхнийг уулзууллаа. Тэр ихтгэлээ сайн хийгээрэй. Цаашдынхаа одоо 5 сарын 6-нд үзүүлэх өөрчлөлт чинь амжилт хүсье. За. Чандман багийн маань ахлагч Дүлгэн Тамир маань бас өнөөдөр бэлтгэлээ базаагаар байж байна. Нилээн сайн бэлтгэлээ эрчимтэй эдний Чандман багийнхан маань хийж байна. Тэгээд Дүлгэн Тамиртайгаа та бүхнийг уулзуулъя. За сайн уу Дүлгэн Тамираа? За юу байна? За өнөөдрийн дасгал бэлтгэл ямар дасгал хийж байна? Цээжний дасгал хийж байгаа. Одоогийн байдлаар цээжний дээдлийг хийж байна. Налуу шахалт хийж. Тэгэхээр нэвтрүүлэг маань эхэлснээс хойш одоо тэмцээн уралдаанууд одоо багуудын хооронд хөрсөлдөж байгаа тийм тэмцээн уралдаанууд маань өнгөрлөө. Тэгээд та бүхэн одоо яг эцсийн одоо финалдаа явахын тулд одоо яг өөрсдийн гэсэн бэлтгэлээ бүр эрчимтэй шургуу багаараа орж байгаа байх. Тэгээд тэр бэлтгэл маань хэр үр дүнтэй сайн явагдаж байна. Тийм тэглэгээ явах ерөөхдөө одоо ер нь тэмцээнд дуусахад нэг хэдхэн хоног үлдсэн байна. Тийм болохоор одоо яг багаараа байдаг бүх юм маш их хат хийхин тулд бүгдөө л дор хичээж байна. Угаасаа тэгээ манай эдийг хийж байгаа бэлтгэлийн угаасаа та бүхэн харж байгаа бүгдөө нэг дайчилж бүгдийн хөлс чармаалт гарч байгааг та бүгд харж байгаа. Тэгэхээр Дүлгэн Тамирын маань хувьд багийн ахлагчаар ажиллаж байгаа тийм багда. Тэгэхээр багийнхныгаа хэр шахаж байна? Багш нь чадж байна уу? Ер нь бол чадж байгаа. Тэгээ багийн ахлагч гэдэг тийм нэртэй болохоос ерөнхийдөө өөрт нь айгүй тийм том хариуцлага байдаг байгаа. Тийм болохоор ерөнхийдөө өөрөө ийцэн дайшаад өөрөө ийцэн бэлтгэлээс нэг 5 минут тоцрохгүй тулд нөгөө багийнхантаас үлгэрч болохын тулд бас бэлтгэлээ сайж ерөнхийдөө хүмүүс хүүхдүүдтэйгээ жоохон тулж харьцаж чадж байгаа. Ер нь өдөрт хэдэн удаа бэлтгэлж. Зарим багууд маань бол ингээд өдөрт 2 удаа хийж, өглөө орой хийж ингээл ярьж байна. Тэгээ ерөнхийдөө бидэд өдөр 2 хийж байгаа. Тэгээд одоо манай ерөнхийдөө бүгд оюутан сурагч нар байгаа. Тэгээ манай Галтвай гэдэг охин маань болохоор энэ жил төгсөх диплом авах жилдээ явж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө шалгалт малгалт хийж жоохон хэцүү байгаа. Тийм болохоор ерөнхийдөө Галтвай гарч агаад өглөө 10-аас 12 цагийн хооронд юм өглөө жоохон хүн дасгалаа хийж орой 6-аас хойш бас туслах жижиг дасгалуудаас хийж байгаа. Өдрийн ер нь 2 бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр одоо яг финалийн маань өдөр ойртож байна. Одоо 2-7 хоногийн дараа тийм та бүхэн маань финал дээр өөрсдийнхөө өөрчлөгдсөн байдлыг үзэгчдэд танилцуулж үзэгчдэд харуулах байгаа. Тэр өөрчлөлтөнд ер нь хэрвээ бэлэн байна. Хэр өөрчлөгдөж байна? Ерөнхийдөө одоо баг хоолндоо ороод баг сар гаруй болж гин. Тэгээд ерөнхийдөө анх би чинь 69 6 цутай жингээ үзсэн. Одоогийн байдлаар миний чинь 64 кг болсон явж байгаа. Тэгээд ерөнхийдөө дотор өөх маань хайж одоо энэ болчгоод ер нь гизний болчин эхэндээ баг гизний баг нэг болчин байсан шүү дээ. Одоо тэгээ нэг том болчин байсан. Одоо 6 болчин зургуулаа гарч ийн. Тэгээ хөвлийн ерөнхийдөө гоё явж байгаа. Ерөнхийдөө бэлтгэлээ чанартай хийгээд хоолоо гоё бариад ерөнхийдөө 45 хоногийн дөрш өөрсдөө ерөнхийдөө харуулнаа. За тэгэхээр Чандман багийнхандаа үзэгчдийнхээ өмнөөс болон явын зүгээс амжилт хүсье. Тэгээд 5 сарын 6-нд үзэгчдэд гоё өөрчлөлтийг бол харуулна байгаа гэж би итгэж байгаа шүү. За амжилт хүсье. Тэгэхээр сайн гэрээ. Тэр үзэгчдэд Чандман клубээс оролцож байгаа. Чандман багийн гишүүн мөнхт орж. За сайн байна өдрийн мэндүргийн өнөөдрий. Сайн байна өдрийн мэндүргээ. Тэгэхээр бэлтгэл сургалт маань хэр явагдаж байна? Тэмцээнүүд одоо хоорондоо манай 12 багийн тамирчид маань хоорондоо өрсөлдсөн одоо хүч тамираа шалгасан тэр их хүч гаргасан зүйлүүд маань бол ард газарлаа. Одоо хамгийн гол нь бид бүхэн яг финалийн тэмцээндээ бэлдээд яг жинхэнэ ирч хүчээ шавхаад энд одоо бүх хөлсөө одоо буцалгаж гин гэж би ойлгож байна. Тэгэхээр танай багийнхан бэлтгэлээ хэр хийж гин хэр хөлсөө буцалгаж байна? Манай багийнхан маш эрчимтэй хийж байгаа. Бүгд л чатгахаараа хичээгээд цаг цаваа зохицуулаад хоорондоо зохицуулаад бүгд ингэ яг эрчимтэйгээр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр чиний хувьд өдрийн цагаа яаж зохицуулж байна? Яг одоо өглөө тедэн цагт босно хичээлдээ яаж явж байна л те. Тэгээ би өглөө 9 цагт босоод 10-аас бэлтгэлдээ ирээд шууд бэлтгэлдээ
өдөр дараа тэгээд хичээл номдоо явцаа тэгээд орой 7 цагаас бэлтгэлтэй. Тэгэхээр манай мөнхт орчин маань хувьд хамгийн гол нь үзэгчдэд үзүүлэх ганц гол юм нь бол хүний биеийн өөрчлөлт байгаа шүү дээ. Тэр өөрчлөгдөж юм байна. Чадхаараа л хичээж байна. Тэгээд одоо жингийн үед бол одоо би 73-аас эхэлсэн. Одоо 71 дээр байна. Тэгэхээр чи чинь англич нь бол юу байгаа вэ? Тий, нэмэх талын маань ер нь үндсэн баримтлах зарчим маань юу гэдгийг үзэгчтэй бас хэлж байна. Тэгээ нэмэх тал гоё. Нэр нь булчингийнхаа маасыг томруулах, тэгээ ялгаруулах, тэгээ нэмгэх. Одоо тэр идэл баримтлаа. Тэгэхээр тамирчид маань болохоор одоо хоолндоо орсон ус мусаа хасаад ер нь байдал ер нь ингээ харж их ядруухан байна. Тэр ядруу байдлыг ер нь хэр нөхөж байна? Яаж ямар хоолнд шинтэй дижилтийн хэрэглээд нөхөж байна? Тий. Хоолтноос л тэр ирч хүчээ буцаж нөхөж байгаа. Тэгээ хоолтон дээр жоохон анхаарад хоолоо өдрөөр 2 цагийн төрүүдээ хоолтоо богино хугацаанд маш ихээр идэх. Тийж ирч хүчээ буцаж нөхөж авч байна. За тэгэхээр үзэгчдийн өмнөөс болон миний зүгээс чамд болон танаа багийнханд амжилт хүсье. Тэмцээндээ финалдасаа оролцоорой. Үзэгчдээ тэгэхээр өнөөдрийн оролцож байгаа өнөөдөр та бүхэн танилцуулж байгаа баг маань Чанбан клубээс оролцож байгаа. Чанбан багийнхан маань бэлтгэлээ эрчимтэйгээр үзэгч та бүхэндээ харуулахаар бэлэн болсон байна. Тэгэхээр Чанбан багийн маань бяцхан оролцогч, бяцхан тамирчин энэрэлт маань бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр ямар дасгал хийж байсан бэ? Энэ гойны артал. Бэлтгэлээ. За тэгэхээр бэлтгэл ер нь хэр байна багаараа өдөрт хичнээн бэлтгэл хийж ирнэ. Бэлтгэлийн явцаа бид бүхэнд бол үзэгчтэй танилцуулаач гэж үзэж байна. Өдрийн бол 2 бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл бол сайн харсан баг. Бэлтгэлийг ашиглаж. Танаа багийнхан бол айгүй сайн. Тэгээ багийн ахлагчийнхаа удирдлагын дор бэлтгэлээ. Тий. Ахлагчийнхаа удирдлагын дор хийж байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн маань гол юм чанар бол үзэгчтэй өөрчлөлтийг харуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр инэрлэлтийн хувьд яаж өөрчлөгдөж байна? Яг надад бол нийгэм мэдрэхгүй л байна. Өөр хүмүүст бол харагдаж байгаа л гэж бодож байна. Ээж бол өөрчлөгдөж гээд гэр бүлийнхэн бол хэлчихсэн. Хөдөлгөөс харахад бол хүнээс бол мэдээд тий. Тий. Өөрт бол нэг өөрчлөгдсөн ажигдахгүй л. За тэгэхээр үзэгчдтэй өөрчлөлтөө 5 сарын 6-нд бас харуулах байгаа тий. Тэр бэлтгэлээ бас сайн хийгээрэй. За баярлалаа. Чанбан багийн маань дараагийн гишүүн болох Галтуяг их бүсгүй маань өнөөдөр хөлний дасгал хийж байгаа байна. Тэгээ бүгдээрээ уулзцгаая. За Галтуяа сайн уу? За бэлтгэл нь ямар байна? Бэлтгэлээ хийж байна. Хөлний дасгал. За ер нь тэмцээн оролдоонууд маань ер нь талдаа орчихсон багууд маань хувийн бэлтгэлтэй эрчимтэй ороод их анхаарцгааж байгаа. Тэгээ 5 сарын 6-нд бол финалынхаа яг шалгаруулалтууд тий. Ирч хүчээ шавхах тэр өрсөлдөөнд үлдчихэж байгаа. За чиний хувьд бол танаа багийнхны хувьд ямар шүү бэлтгэлтэй байна? Үзэгчтэй танилцуулах чи. Багийнхан бол ер нь тэмцээн эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Одоо л бэлтгэлийн эд эрчимтэй үе явж байна. Тэгээд ер нь хичээж байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн маань гол мөн чанар болох үзэгчдэд үзүүлэх гол мөн чанар маань хүний бие өөрчлөлтийг харуулах байгаа. Тэгэхээр Галтуягийн хувьд тэр өөрчлөгдөж байна. Миний хувьд л одоо тэмцээн болоход ер нь яг дундаа орсон байна. Тэгээд өөөхөн багтаа 14 хоног гэсэн тийм. Ер нь өөр хэмжээд л хасж байгаа. Хичнээн хэл хасж байна. Ойролцоогоор 5-аад хэлсэж байгаа. Одоогийн байдлаар 62-оос хэлсэж байгаа. Тэр чинь 57 гэсэн. Тэгээд ер нь дахиад хасах бодлоо байгаа. Ер нь тэгэхээр багийнхан чинь хэр чамайг тусалж дэмжиж байна залуучууд маань бэлтгэлийнхаа хувьд шүү дээ. Бэлтгэлийн хувьд бол 2-2-ороо хамтраад хийдэг байгаа манай багийнхан тавлаа зүг. Тэгээд ер нь жоохон ингээд бэлтгэл хиймээргүй санагдсан үеч юм уу жоохон сандарсан үед манай баг хайгуулсан сэтгэлээр дэмждэг. Тэгээд одоо л энэ бэлтгэл хийчих юм бол гоё болно шүү дээ. Ингээд би нэг ер нь агуулсан дэмжиж байгаа. Одоо удахгүй финалийн шоуны финалийн төгсгөлийн өрсөлдөөнд та бүхэнд амжилт хүсье. Маш амжилттай оролцоорой. Чанбан клубээ өндрөөс өндөрт гаргаарай гэж би бас хүсэж байна. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээрэй. Амжилт хүсье. За. За үзэгчдээ та бүхэндээ Чанбан клубээс Чанбан баг маань та бүхэндээ нэг өдрийн бэлтгэлийг хэрхэн яаж өнгөрөөдөө гэдэг талаар та бүхэндээ харууллаа. Тэгээд одоо ерөнхийдөө тэмцээн маань дуусаад хэдэн хоног үлдсэн байна. Тийм болохоор бид 45 хоногийн турш та бүхэндээ ерөнхийдөө биенийхээ бор зодох өөрчлөлтийг яаж ийм цөөхөн хоромхон хугацаанд та бүхэндээ хэр сайхан өөрчлөлт гаргасныг та бүхэндээ 5 сарын 7-нд харуулах болон та бүхэн 5 сарын 7-нд бид хэд дэмжээрэй. Тэгээд 5 сарын 7-нд уулзцгаая. Манай багийн нэр Чанбан амжилтын төлөө урагшаа.
Би болохоор Шанхай дээд сургууль сурдаг. Манай найз Хөдөө аж ахуйн дээд сургууль сурдаг. тэр болохоор хар багасаа тэгээд одоо найзлаар 14 5 жил болж байна. Тэгээд энэ тэмцээнд цуг орж байгаа. Ер нь их гоё байна. Би энэ төвшөд болгоолаа. Найзтайгаа хамт бэлтгэлийг үнэхээр сайхан байдаг. Ирч хүчийг авдаг өөрөөсөө. Одоо тэгээд гадаа манай найз бас ирсэн байгаа дэмждэг. Тэгээд ихтэй газ болж байгаа. Манай хагийн төрөлгөн Баска, Акер их хот тэгээд ийм манай хоёрын найзтай ихэр яараас яасан. Ойр дүрэндээ найзтай хайр дуулах заавч өдөрт ирэх баг байгаа зураг авах тэгээд. За ингээ Мөгийн Чингис хоёртоо ингээ амжилт хүсье. Тэгээд та нар ч гэсэн бас дэмжээрэй. Манай хоёр найзал та нарын итгэлийг монголчуудынхаа итгэлийг алдахгүй сайн оролцож чаднаа. Чангамжийн билүү. Допинг спорт урандор манай эх орон телевизийн эх орон даяар энэ шоу нэвтрүүлэг явуулж байгаа. Тэгээд энэ олон холбоотыг нэгтгэсэн спортын салбарт ажиллаж байгаа энэ эх орон телевизтэйгээ хамтран ажиллаж байгаа бүх хүмүүстэй манай спортын ялангуяа сургалт боловсролын салбарын бүх байгууллагууд хамтран ажиллаж энэ их аянд нэгдэн их амжилт гаргахыг хүсэж байна. Энэ шоунд оролцож байгаа бүх тамирчидтай амжилт хүсье. Допинг хөгжицгөө орондор нэгдэн явагдаж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэж танд хүргэлээ. Тэгэхээр өнөөдрийн дугаартай бид Чандун Fitness клубээс оролцож байгаа Чандун багийн залуучуудыг бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр манай залуучууд манаас өөр мэрэгжлийг сонгосон байх. Сайн сайн жишээ эвчийн мэрэгчлээ, хуульч хүмүүс ингээд төөрөөргүй тэгээд сонирхолтой сонирхолтой. Тэгээ яг энэ бүхнээс харж байхад мэдээж спорт хэний ч бол голохгүй ялгахгүй тийм учраас хүн болгон фитнес спортоор хичээлээрээ гадаад өрөнд дулаан цаг ирж байгаа зуны сайхан налгар өдрүүд эхэлж байгаа учраас та бүхэн маань бүгд гоё амралтынхаа өдрийг тий хэрвээ ажилтай байх юм бол чөлөө цагаараа үргэлж фитнес спортоор хичээлээрээ фитнес спорт танд үнэхээр маш гоё гайхамшигыг мэдрүүлэх юм шүү гэж хэлэх юм зүйтэй болоо гэж байна. Тийм бас амттай. Тэр бас энэ спортоор цаашаа явж байгаа амжилт үзүүлж байгаа Монголын өшөө олон тамирчдын араас манай энэ шоуны маань залуучуудаас орох байх гэж би бодож байгаа. Ороорой гэж юу өрөөж байна. За тэр сайхан ирвэл биелэг болтугай. За ингээд өнөөдрийн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэй хамтдаа байсан үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ маргаашийн дугаартайгаа үргэлж хамтдаа байгаараа одоо тун утгагүй манай шоуны маань гол финал эхлэх гэж байгаа. Тийм учраас дугаараа бити алгасараа тэгээд нэвтрүүлэгт оролцож байгаа бүх ил залуучуудаа маш сайхан дэмжээд өгөөрэй. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан та бүхэндээ маш баярлалаа. Бид хоёр нэвтрүүлгийн хамт төсөл дөрөв айлдаг байгаа. За допинг хөгжицгөө залуусаа.